Сайн байна уу? Шинэ нэрний шинэ хүн подкастын маань энэ удаагийн дугаарт манай сургалтын хөтөлбөр 7-гийн төгсөгч Ундрах эгч маань ирсэн байна. За, Ундрах эгч та одоо энэ манай сургалтыг анх орохоос өмнөх өөрийнхөө амьдралынхаа туршлага тууллаасаа бидэнд бас сонирхуулаач. За сайн байцгаана уу. За баярлалаа. Намайг Ундрах гэдэг. Би одоо 50 нас хүрч байгаа. Миний хувьд бол эрүүл мэндийн одоо бэрхшээл, сорил, туулалтыг даван туулсан хүн байна. Анх 26-7 настай байхдаа хоёр дахь одоо жирэмслэлтийнхаа явцад анх чихрийн шижин одоо ашлагдсан. Тийм тэгээ одоо 20-од жил болсны ард дээр одоо миний биед хүндрэл өгч эхэлсэн байгаа. Тэгээ түүний улмаас би 2 удаа мэсцэл илгэсэн. Тэгээд одоо ангаахын шинжлэх ухаан, эмч, эмнэлэг, М3-аас өөр надад одоо туслах ямар арга зам байна? Өөр байдлаар ч гэсэн би бас өөртөө туслах хэрэгтэй юм шиг надад санагдаж нэг тийм мэдрэмж төрж исэн. За тэгээд одоо энэ сошиалаас янз бүрийн одоо энэ нөгөө бясалгал, дасгал тэгэл сүнслэг талын сургалтуудыг би сонирхож эхэлсэн. Тэгээ миний нэг давуу тал гэх юм бол би ямарваа зүйлийг ерөөсөө үгүйсгэдэггүй. Эндээс надад одоо хэрэгтэй мэдээлэл, одоо хэрэгтэй ухаарал байвал нь сонсоод хүн бүхний арга техник ондоо зорилго нь нэг гэж би итгэдэг учраас ингээд одоо энэ одоо багшийн энэ сургалтаас ойлгоогүй, ухаараагүй зүйлээ нөгөө багшийн нөгөө сургалтаас ч гэсэн бас ойлгож ухаарч болох юм байна гэсэн байр суурьнаас ханддаг учраас янз бүрийн одоо сургалтуудыг би бас одоо хамрагдаж сурч мэдлэг ухаанаа тэлээд явдаг. За, тэгээд та нэлээд болон бас сургалтуудад хамрагч ирсэн юм байна. Манай бодлын эзэн сургалтын төвийн сургалт нь юугээр арай өрмөц? Ямар зүйлийг та ойлгож чадсан бэ? Тийм би тэгж явж байгаад бодлын эзэн одоо хөтөлбөр сургалтанд хамрагдсан. Тэгээ бодлын эзэн хөтөлбөр сургалтанд хамрагдаад ингээд миний илүү одоо ухаарал авсан зүйл, яг ойлгож мэдэж авсан зүйл юу вэ гэвэл бид бүхний нийтлэг одоо зан төлөвүүд байдаг тий хүн бүхэн одоо сул тал давуу талтай. Гэхдээ нийтлэг хүмүүс одоо айдас, гомдол, харуусал гэх мэтчлэнгээр ингээд одоо нийтлэг тийм сул талуудыг өөрсөддөө ингээд үүсгээд тэрэнд автаад яваад идэх юм байна. Тэгээд тэр одоо сул тал болсон зан төлөвүүд маань бидний эсэд ингээд мэдээлэл болоод өвлөгдөж ирсэн нь ч байдгийн байна. Өөртөө үүсгэж бүтээсэн нь ч байдгийн байна. Тэгээд түүнээс гадна үр хойчтой хүртэл энэ зан төлөв бас өвлүүлдэг юм байна. Тэгээд энэ өвлөгдөж ирсэн буюу өвлүүлж байгаа энэ зан төлөвүүдээ одоо бид нар эсүүдтэй мэдээлэл болгоод ингээд хадгалсан байдаг. Энийг бол бид нар би өөрийгөө ингээд анзаарч заснараа дээшээ овог удмынхаа мэдээллийг засдаг. Үр хойчийнхаа мэдээллийг бас засдаг. Ийм давуу талтай, ийм боломжтой гэдгийг одоо ухаарсан нь бол миний хамгийн их баярлсан зүйл байгаа. Тэгээд би энэ чинь ерөөсөө миний хийх ёстой зүйл юм байна шүү дээ. Тэгээд л одоо би өөрийгөө засснараа, би өөрийнхөө энэ мэдээллийг засснараа, би энэ сул зан төлөвөө сайн зан төлөв рүү шилжүүлэн хувьсгаж чадсанараа би овог удмынхаа мэдээллийг засна, үр хойчийнхаа мэдээллийг засна гэдэг чинь маш баяртай зүйл. Ердөө энийг л хий гэж шийдсэн.
Гэтэ манай хаан дээдсийн нэг хэлсэн үг байдаг шүү дээ. Тэ монголчууд бүгдээрээ мэднэ. Бие засаад гэрээ засаад төрөө зас гэдэг тэ. Тэр чинь л энэ юм байна шүү дээ. Тэгэхээр би өөрөөсөө өөрийгөө засснараа, өөрийнхөө мэдээллийг засснараа, өөрийнхөө зам төлөвийг засснараа ерөөсөө маш олон зүйлийг ингээд засаж хувьсгаж тэ ингээд чөлөөлж одоо хамтдаа хэмжээст ингээд ахиж дэвшиж чадах тийм боломжтой ийм сайхан цаг үед амьдарч байгаа юм байна. Энийг зүгээр би өөрөө л хийхэд болох юм байна. Маш энгийн юм байна. Өөртөө төвлөрч суугаад л тэ өөрийнхөө мэдээллийг мэдэрч анзаарч хувьсгахад болох юм байна штэ гэдгийг бол би бодлоо эзэн сургалтаас бүр ингээд илүү мэдэрч хүлээж авч одоо хийж байгаа. Тэгээ одоо би бол итгэцэн өмнө нь бол зүгээр ингээд нэг өвдцэн хүний дүрд тоглож исэн юм байлээ. Тэ одоо бол би ерөөсөө эмчлүүлсэн, эдгэрсэн. Тэгээ тийм чиндээ одоо би өөртөө ингээд хийх ёстой арга бэлэг талын бүхий л одоо зүйлсийг хийж амьдрий гэж шийдсэн байгаа. Тэгээ хийгээд эхэлсэн. Тэгээ бодлоо эзэн одоо сургалтынхаа хамт олонтой нэгдээд тэ нэгдэл гэдэг тийм сайхан зүйлийг мэдрээд ингээ хамтдаа дор бүрнээ хийж чадах бүхнээ ингээд хийгээд явъя гэж шийдээд хийгээд явж байгаа. Энэ маань бол маш сайхан байгаа. Тийм болохоор би одоо тэр нөгөө өвцөн хүний дүрээс гарсан, чөлөөлсөн өөрийгөө. Тэгээд өөр бүр маш том зорилго тавиад тий би өөрийгөө заснараа саясанчлан бүх одоо өөртөөгөө холбоотой өгөөд мэдээлэл засах юм байна. Өшөө дээрэс нь би одоо энэ хүн төрөлхтний тий болон энэ их байгаль дэлхийтэй холбоотой бүхий л одоо зүйлсийг засах, хувьсгах тийм сайхан шин нэрний одоо шинэ хүний нэг болоод явж байгаадаа баяртай байгаа. Тэгээ бол маш сайхан ингээд өдөр болгоо ингээд сэтгэл ханамжтай, сэтгэл дүүрэн сайхан амьдарч байгаа. Тэрэндээ бол маш их баяртай байгаа. За сонсоход маш сайхан байна. Та ер нь өдөр болгон төлөв аваад одоо бяцлагч суугаад байх юм зав танд гарч ийн ажлын хажуугаар хангалттай гарна. Бид нар бол зөвхөн аргаа мэдгүй л амьдардаг юм байна. Тэгээ аргаа мэдсний дараа зорилгоо тодорхой болгосны дараа бол тэр цаг бол хангалттай гарахаас гадна заавал их цаг орно гэсэн ойлголт юусаа биш. Би түрүүлсэн тийм маш энгийн 5 минут ч гэсэн өөртөө төвлөр. Тэгээ 1 секунд ч гэсэн өөртөө төвлөр. Яг тэр өөртөө төвлөрий, өөрийгөө ажиглая, засъя, хувьсгая, шинжлэе гэсэн тэр л одоо сэтгэл байхад л тэр бүхэн хийгдчихдэг. Тэр цаг зав бол хэдэж хугацаагаар гарч болно юм байна гэдгийг бас хүмүүст хэлэхэд бас таатай байна те. Энийг бол маш энгийн, тустай олон цаг шаардлагатай биш. Төвлөрөл гэсэн сэтгэл байхад бол ямар ч хугацаагаар төвлөрсөн урт богино нь хамаагүй. Уртаар төвлөрийг бол уртаар төвлөрөх тусмал мэдээж гоё. Гэхдээ хүн одоо мэдээж арга бэлэг амьдралаа хослуулаад амьдрах хэрэгцээтэй байдаг учраас ерөөсөө л яг тэр одоо өөрөө яг тогтмол дадал болгоод хэлэх нь л чухал. Тэр нь бол ямар хугацаа орох нь бол хамаагүй. 5 минут ч гэсэн төвлөрье, 10 минут ч гэсэн төвлөрье, 20 минут ч гэсэн төвлөрье л гэсэн сэтгэл байхад бол тэр хийгдчихдэг. Тэгснээрээ богино хугацаатай байснараа одоо үр дүн ямар байх вэ гэж эргэлзэх үнэхээр хэрэг байхгүй. Төвлөрчл байвал үр дүн ерөөсөө шууд хүнд мэдэгдчихэд, засагдчихэд. Одоо тэрнийх нь одоо юу гэлээ одоо тэр сайхан бүхнийг нь хүн өөрөө бие сэтгэлээрээ угаасаа мэдрээд явчихдаг. Тийм болохоор би одоо маш их гоё, сайхан тайван, аз жаргалтай дэвч хүчээр дүүрэг юм сайхан байна да. Угаасаа яг энэ сүнслэг одоо энэ замаар ингээд явахаар цаанаасаа ингээд цаг цав нь ингээд гаргаад ирдэг те. Цаанаасаа ажил нь бүтээд ирдэг. Олон хүүхдээс ч гэсэн хүүхдийг ингээд харах хүн бас гараад ирдэг ч юм уу те. Цаанаасаа ингээд завд ингээд гараад ирдэг. Ингээд манай сурч
нар их ярьдаг л та. Яг үнэн тэгээд хамгийн гол нь шүү дээ хүн өөрөө өөртөө зөвшөөрөд тэ өөрөө тэрийг үйлдэх. Тэ эхлээд зөвшөөрн, шийдэн тэгээд үйлдэхэд л ерөөсөө бүх юм гэдэг нэг. Тэгээд түндээ бие засархад нөгөө нэг тэ бие сад гэрээсээ төрөөс гэдэг штэ тэ би өөрөө яг ингээд яг шийдээд л өөртөө зөвшөөрөөд л өөртөө цаг гаргаад өөртөөгөө холбогдоход нөгөө би өөрөө засагдана. Тэгээд бүх юм засагдана. Таны сая хэлсэнчлэн те нөгөө ингээд бүх юмнууд ингээд аяанда ингээд засагдаад сайхан ингээд нэгдэж явчихдаг юм байна гэж яасан зараад байгаа. Энэ хугацаанд таны сэтгэл санааны байдлаас нэлээд сайхан сайжирсан юм байна шүү дээ, тий? Тий, маш сайхан тайван болсон, итгэлтэй болсон, зоригтой болсон, дүүрэн, сэтгэл дүүрэн болсон. Тэгээд нэг ерөөсөө миний хийх чадах зүйл юу байна? Тэр бүхнийг хий гэж л боддог байсан. Тэгэл хийгээ явж байгаа. Хаана миний оролцоо байна? Тэ? Хаана миний хийх зүйл байна? Тэр болгонд би ингээд оролцох одоо чадамжтай тэ амьдарч байгаа маань үнэхээр сайхан зүйл аахгүй юу? Тэг хүнд өгөх бас хүсэлтэй болсон ба ш тэ? Ерөөсөө л үгүй хийл гэдэг болсон. Маш сайхан чадамжтай болсон байна. За та одоо энэ сургалтыг магадгүй сонирхож байгаа хүмүүс сонсож байгаа бах тий. Тэгвэл та энэ сургалтанд орсноороо одоо юу мэдчих авнаа гэдэг хүмүүстээ нэг хэлэх юм бол сонсогч нартаа. Энэ сургалтанд хамрагдсанараа өөрийгөө л танина. Өөртөөгөө хүн холбогдож болдгийм байна. Өөрийгөө анзаарч, ажиглаж снараа өөрийгөө аяндаа ингээд засаад эхэлдэг. Би ингээ яхаар уурлаад байдгийг, би яхаар гомдоод байдгийг, тэгээ би яхаар баярлдгийг, яхаар сэтгэл төрдгийг, тэ. Энийг эхлээд л мэдээж анзаараад эхлэхээр угаасаа бүх юмний эхлэл тавигддаг. Тэгснээрээ угаасаа хүн бүхэн ингээд нөгөө аяанда өөрөө ингээд энэ юм биш дээ гэл тэ. Хүн бүхэн 50 амгалан байхыг хүсдэг штэ. Тэр бүхэн ч угаасаа аяанда өөгдөд эхэлдэг. Би өөрөө зүгээр өөртөө цаг өгснөөрөө тий би өөртөө ингэж зориулж өөрийгөө анзаарснараа бүх юм бас надад өгдөг юм байна. Тийм учраас гаднаас юм хайлггүйгээр өөртөө одоо өөртөөгөө холбогдож өөртөө өгөхийг сурыг, бусдад өгөхийг сурыг гэж л уриалмаар байна. Их гоё уриалга шүү дээ. Тэгээд хөтөлбөрт хамрагдаад, сургалтанд хамрагдаад л үзээрэй. Үцхээр аяанда өөрсдөө хүн мэдэрдэг. Тэгэхээр би хүмүүст юу гэж хэлхийг хүсэж байна гэхээр эхлээд сургалтанд оролцохыг өөртөө зөвшөөрөөч л гэж хэлмээр байна. Тий. Эхлээл нэг алхам хийцэн байгаад цаашаа хүн өөрөө ингэж бүр явчихдаг тий. Үнээр хэлүүлэлтгүй өөрөө мэдрээд эхэлнэ. Тий. Дуртай болоод эхэлдэг. Тийм учраас хамгийн ихний хүний хийх зүйл нь юу вэ гэхлээр одоо өөртөө итгээд өөртөө зөвшөөрөөд сургалтанд хамрагдаад үзээрэй. Одоо хүмүүс ер нь гадаад орчинд хамаарад өөрөөс нь бусад хүмүүс жаргалтай яваад юм шиг харагдаа тий. Өөрөө нэг юм дээр зовоод ч юм уу ганцаардаад ч юм уу хүн болгоныг асуудалтай байгаа. Өөрийгөө чимэлж чадахгүй гадагшаа хараад яваад тийм байна л та. Бас завгүй нийгэмд тий. Тэгэхээр таны энэ зөвлөгөөр бол одоо энэ сургалтанд сурснараа бас өөрлөгөө чимэлж өөрийнх нь доторх төр байгаа тэр сүдэртэй тал гэдэг юм уу тий. Янз бүрийн гацаа тий. Таны сэтгэл дотор юу байна? Тэр бүхний чи одоо ингээд сайхан тавиулж, ойлгож, тэрийг ухаарч тэр болгоноос ингээд тавирч эргээд энэ сургалтын дараа ингээд харахад миний өмнө шаналаад исэн зүйл юм жижигэн зүйл байсан юм ба шүү дээ, тий. Өөртлөөсөн юм байна гэж мэднэ. Хамгийн гол нь ихтэй хүн өөрөө эхлээд өөрийгөө анзаарах, тий. Өөрийгөө ажиглах би өөрөө хийм бэ гэдгийг мэдхийг хүн болгон хүсдэг хэрнээсээ арга олдохгүй юм шиг надад санагддаг. Тэгээд би түрүү хэлсэн шүү дээ. Өөртөө зөвшөөрөөч. Өөртөө цаг сургалтанд явах цаг гаргахыг зөвшөөрөөч. Сургалтанд яваад үзхийг зөвшөөрөөч гэж хэлж байгаа нь юу гэсэн утгатай юм гэхээр бид өнөөдөр амьдрал амжиргаа те энийгээ төхнүүлэх гээд байнга л нэг завгүй ингээд нөгөө төлөвт амьдраад байгаа байхгүй юу нийтээрээ.
тэрөөсөө заа гэд өөртөө цаг гаргах, өөртөө хэрэгтэй зүйлээ ингээд хэрэгтэй байгааг нь мэдрээд байгаа хэрнээсээ зориглоод өөртөө зөвшөөрч чадахгүй. За дараагийн сургалтанд нь хамар гэдэг ч гэдэг юм уу тий. За дараа болъё ч гэдэг юм ингээд хойшлуулах юм нөгөө зуршилтай болсон байдаг. Энэ нь одоо өөртөө зөвшөөрөхгүй байх гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр би ч гэсэн бас тийм байсан байхгүй юу? Тэгээ одоо хүмүүсийн хамгийн гол нөгөө нэг өөртөө зөвшөөрөөд нэг яваад үзчихье. Тэ? Гой сониучаар хандаарэ. Өөртөө гой сэтгэл гаргаад нэг сайхан сургалтаас би одоо өөрийнхөө гацаа тэ өөрийнхөө одоо нөгөө санаагаа жилигээд байгаа асуудлаа шийдэх гарц арга техникээ олох зөвшөөрөл олгоё гэсэн үднээс хандаасаа л гэж үзэж байна. Тий, таны ингэж хэлэхэр чи би бас бодож ин л доо. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд хамгийн чухал шийдвэрүүд юу байсан юм бэ гэж бодлоо. Тэр магистрийн хөтөлбөрт илсэн ч юм уу, тий? Өөр одоо тийм өөр шинэ ажилд орсон. Тэр нэг өөр улс оронд очиж үзсэн ч юм уу. Тэд нар хамгийн зөв шийдвэрүүдээ санагдахгүй байхгүй юу? Жилийн өмнө л одоо энэ сургалтанд авах би сурч ирсэн. Жилч болоог байна л да. Тэр л одоо энэ хамгийн чухал шийдвэр байсан юм байна гэдээ одоо бол ам бардам хэлж болж байна л доо. Анх энэ сургалтанд ороод эхний өдрөөсөө эхлээл тэгээд тэр төлөв аваад тэгэд нэг өөр төр ертөнцийг мэдэрч эхлэхэд л бидний энэ бас амьдарч байгаа энэ дадал зуршил энэ юмнаас гадна бас нэг өөр далаастай том нэг ийм ертөнц, ийм оршихуй байдаг юм байна гэд мэдэрч авах чинь хүний бүр тархитлахоо бүр ингээд 360 гээд өөр юм ингээд сурч мэдэх хүсэл бадраад тэгээд нөгөө өмнөх ингээд явж ирсэн нэг уутгартай юм чинь өөр нэг жижигхэн зүйл байсан юм байна гэд ойлгоод эхэлт юм байл л те. Харин тийм би бол хэлмээр байна л да дахиад хэлгээд маш энгийн. Бид нар өнөөдөр энгийнийг анзаарахгүй тий яг нэг хөвшмөл одоо нөгөө нэг хэвийн амьдралын хэм маягтаа ингээд баригдсан. Тэрийг л зөв гэж итгэж уншаад яваад байгаа байхгүй юу? Тэл өнөөдөр нэг хүүхэд харах ч юм уу, нэг одоо ингээд завгүй ажиллаа өнөөдөр нөгөө нь хийдэг ажлуудаа хийгээл энэ хэм маягийг л одоо ингээд эвдэх зориг хэрэгтэй. Яагаад сониуч зоригтой тэгэхэд ер нь жоохон нэг арай өөрөөр нэг ингээд нэг байж үзье гэсэн тийм одоо сэтгэлтэйгээр өөртөө хандаасаа гэж хүсэж байна. Өнөөдрийг хүртэл хийчихсэн хэв маягийг нэг өдөр, 2 өдөр, за нэг 10 өдөр одоо орхиод үзье л та. Тийм эцтэй. Гэтэл тэр хүний сэтгэл зүй ямар байдаг вэ гэхээр нэг өдрийн энэ ажлаа хийхгүй бол нэг амьдрал нь одоо бүр үнэхээр болохгүй юм шиг ингээд нөгөө итгэл үнэмшилтэй баригдчихад тэр төлөвөөсөө ерөөсөө өөрийгөө чөлөөлж чадахгүй амьдраад байдаг байхгүй. Би бас тийм байсан. Тэрэндээ гацчихсан. Гэтэл өнөөдөр яадаг юм бэ? Өөртөө ингээд залхуурах ч юм уу эсвэл өөртөө нэг одоо юу гэдгийг нэг өөрийгөө арай өөр байлгах арга техник одоо шин дадал үүсгэх боломж олгоё гэж ингээд өөртөө зөвшөөрөөд өдөр тутмынхаа хэв маягийг ингээд нэг өөрчлөөд нэг сургалтанд хамрагдаад үзээсээ энэ бол бүр нөгөө өдөр тутмынхаа амьдралыг орхих гэсэн үг биш шүү дээ. Энд чинь нөгөө тэр ажлаа хийнгээ хамт явж болдог ийм сургалт байгаа шүү. Тийм болохоор ерөөсөө нэгийгээ орхиод энийг сонгох гэсэн үг биш. Хажуугаар нэг сониуч зангаар би өөрийгөө өөрчлөх ямар арга техникийг сурч болохоор байна гэсэн сэтгэлээр бас энгийн хандаад нэг оролцоод үзээсэй гэж бодож байна. Тэгэх юм бол өөрт нь угаасаа шийдэл нь гараад ирнэ. Хүмүүс нэг стресстэй ч юм уу ажилласаа стресстэй ядраад тэгээ явж байгаад нөгөөдөө тайлах бас нэг арга хөндө суудсан байдаг. Тэгээ тайлчаад дахиад ингээл явж байгаа дахиж стресстэй чадраал ингээл нэг тойрогт яваад шүү дээ. Яг нэг хэв маягт баригдсан. Тэгээ тэрийг л одоо зөв энээсээ л хөдөлчих юм бол бүх юм болохгүй болчих юм шиг ингэж нөгөө бас нэг давхар айц яваад байна шүү дээ тийм чинь. Энийг одоо би жоохон залгаардуулчих юм бол болохгүй болчих болов ч гэдэг юм уу те. Үгүй гэтэл өөртөө ингэж нөгөө одоо өөр байх зөвшөөрөл олгох юм бол өстой үнэхээр бүх юм өөрчлөгдөх боломжтой гэдгийг л нэг зоригтойгоор нэг мэдрээд үзээсэй.
Тэ хийгээд үзээсэй нөгөө манай бас үгээдэг штэ тэ. Ингээл 1000 сонсгоос нэг үзрэл тэ. Тэрнтэй адилхан ингээд зориглоод нэг үзээд мэтрээд аваасай л гэж үзэж. За баярлалаа гэж тий. Өнөөдөр маш гоё сонирхолтой түүх ярьж өглөө. Тэгээ бас өөрийнхөө амьдрал дээр тохиолдсон ухаарч авсан зүйлээс тий бас сонсогчдоо ухааруулж бас нэг энэ зүйлийг энэ талаас нь хараад үзээрэй гэд бас нэг зүйлийг ойлголаа гэж харж байна. За их баярлалаа. За та бүхэндээ ч гэсэн маш их баярлалаа. За амжилт өрөөе.